Доктор Чарлз Стенлийн Библийн хичээлээр бэлтгэн хүргэдэг хамтдаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Өнөөдөр доктор Стенли бидэнтэй Бурханаар хуглагдах нь ерөөлийн зам цоврал хичээлийн хүрээнд Бурханаар хуглагдсны дараа бидэнд юу тохиолддог талаар ярилцах болно. Бурхан биднийг хуглах үед энэ нь хэрхэн бидний амьдралыг Бурханы ивэл ерөөл рүү хөдөлдөг юм бол гэж бид заримдаа гайхдаг. Учир нь бид олон тохиолдолд зовлон бэрхшээлд хит их анхаарад амлалтыг нь мартчихдаг. Тэгвэл өнөөдрийн дугаараар доктор Стенли бидэнд нэгэн чухал зүйлийг ойлгуулах болно. Бурхан бидний зөрүүд хандлага, тэрслүү хүсэл зоригийг хугалахыг хүсдэг болохоос бидний сүнсийг мохохыг хүсдэггүй гэдгийг бид ойлгох юм бол доктор Стенлийн өнөөдөр ярих зүйлийг илүү сайн ойлгож авч чадна гэж би бодож байна. Ингээд хамтдаа доктор Стенли ярианд анхаарлаа хандуулцгаая. Бидний хамгийн заналтайсан бидний гадна биш, харин бидний дотор байдаг. Энэ бол Бурханаас ангид байж өөрийнхөө бүхнийг шийдэх гэсэн амин хувиа хичээсэн үзэл, зөрүүд, бардам, тэрслүү хандлага маань юм. Энэ хандлага бидний Бурхантай харилцах харилцаанд саад болдог. Бидний Бурханыг мэдэх мэдрэмжинд саад болдог. Бидний амьдралд хандсан Бурханы зорилго биелэлээ олоход минь саад болдог. Бидний амьдралд Бурханы өгөхийг хүсэж буй амар тайван баяр хөөргийг хулгайлдаг юм. Бидний Бурхан зориулсан үйлчлэлийн үр нөлөөг бууруулдаг юм. Цаашилбал сатаанд маш том боломж олгож бидний амьдралд өөрийн бэхлэлт цайзаа байгуулах зөвшөөрлийг өгдөг гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэхүү бардам ихэрхэг тэрслүү зөрүүд хандлага маань бидний амьдралд хандсан Бурханы ивэл ерөөлүүдэд саад болж байдаг юм шүү. Бурхан биднийг хуглах үед энэ нь биднийг ямагт гимшил рүү хөтлөж байдаг. Өөрийн тэрслүү бардам байдлаа Бурханы өмнө гимших гимшил рүү хөтлөж байдаг. Мөн үүнээс гадна биднийг Бурханы өмнө бууж өгөх даруй зүрх сэтгэл рүү хөтлөж байдаг юм. Тиймээс ихэнх тохиолдолд энэ бидэнд тун таагүй мэдрэмжийг төрүүлдэг гэсэн үг. Бидний дотор буй Бурханд тааламжгүй зүйлс хэдий чинээ хүчтэй байна, өвдөлт төдий чинээ хүчтэй байх болно. Гэвч Бурхан биднийг ивэж өрөөхийн тулд биднийг хугалдаг гэдгийг бид сайтар ойлгох ёстой. Ингээд хамтдаа Иохан номроо очие. Иоханы 12 дугаар бүлгийн 24 дугаар ишлээс харах юм бол нэгэн чухал зарчмыг олж харах болно. Эзэн Есүс энэ хэсэгт юу гэж өгүүлснийг танд дуудаж өгье. Үннээр би танарт хэлье. Буудан өр газар эс унан эс үхвээс тэр ганцаараа үлдэнэ. Харин тэр үхвээс олон үр ургана гэж хэлсэн. Тэгвэл хамтдаа нэг ширхэг улаан буудан үрийг аваад үзье л да. Агуулгын шалан дээр хэвтэж байхдаа тэр зүгээр л дан ганц үр харагддаг. Харин тэр үрийг газарт суулгаж шороогоор булах үед орчны чиг дулаан нь үрийн гаднах хальсанд нөлөөлж эхэлдэг юм. Улмаар гаднах хальс задрах үед үр соёолж хөрс шорог сэтлэн дээш цухуйж эхэлдэг юм а. Төд өдөлгөө улаан буудан нэг иш урган гарч эхэлдэг юм. Цаашлбал тэр ганц ишнээс 50-100 үр ургана гэсэн үг юм. Хэрвээ бид тэр 50-100 үрийг хурааж аваад агуулгад хадгалчих юм бол тэр үр 50-100 үр хэвээрэл байх болно. Харин эсрэгээр нэг үр бүрийг газар суулгах юм бол тэр үр бүрээс дахин цоош нь ам буюу үрнүүд урган гарна гэсэн үг. Ийхүү бид үрийг дахин суулгах тусам улам их буудаг хурааж авах боломжтой болно гэсэн үг юм. Эзэн Есүсийн дулаан буудан үр газар унаж эс үхвээс тэр ганцаараа үлдэнэ. Харин тэр үхэх аваас олон үр гарна гэж хэлсэн байгаа юм. Тэгвэл би энд нэг зүйлийг хэлмээр байна. Бурхан биднийг сүнслэг төлөвшөлд хүрэхийн тулд мөн бидний үйлчлэлийг гайхамшигтай үр нөлөөтэй болгохын тулд хугалдаг юм. Ингэхдээ тэр биднийг хуулах нөхцөл байдлыг өөрөө зохион байгуулдаг. Тэр биднийг хуулгатаа ашиглах багц хэрэгслэгч мөн өөрөө сонгодог юм. Мөн тэр биднийг дуулууртай байдлын өмнө авчрахын тулд хэр хэмжээний даралт шахалтыг үзүүлэх вэ гэдгээ өөрөө сонгодог. Тиймээс та одоо миний хэлэх 3 зүйлийг тэмдэглээд аваарай. Энэ бол Бурхан биднийг хуглах үед тохиолддог 3 зүйл гэсэн үг. Эхнийх нь юу вэ гэвэл бидний амьдралд хандсан Бурханы зорилгыг бид олж харж эхэлдэг юм. Өнөөдөр ихэнх хүмүүс амьдралаа юу гэж хардаг вэ? Одоо миний хэлэх зүйлийг та зүрх сэтгэлээ нээгээд хүлээж аваасай гэж би хүсэж байна. Яагаад гэвэл олон хүн үүнийг сонсохдоо өөрийгөө өмөрч биелав тийм биш гэсэн хандлагыг гаргадаг юм. Гэвч үннийг хэлэхэд хамгийн түгээмэл боловч хүмүүс өөрсдөө ч анзаардаггүй нэгэн үзэл байдаг юм. Тэр нь Бурхан үнэндээ бидний төлөө оршдог гэсэн ойлголт юм. Бид залбирдаг. Бид түүнийг бидний залбиралд хариулаасай гэж хүсдэг.
Бид түүнийг бидний биеийг эдгээгээсэй гэж хүсдэг. Бурхан бидний мөнгө санхүүг ивэж өрөөгөөсөө хангаасай гэж хүсдэг. Мөн ажил хөдөлмөр дээр минь туслаасай, албан тушаал ахихад нь туслаасай гэж хүсдэг. Бид Бурханаас цаг ямагт өөрт ашиг тустай ямар нэгэн зүйлийг авахыг хүсэж байдаг юм а. Ингэснээрээ бид Бурханд яг л бидний хүслийг биелүүлэгч бэрд мэт эсвэл бидний хүссэн бүхнийг авчирч өгч байдаг зарц мэт хандаж байгаагаа өөрсдөө ч анзаардаг. Гэхдээ үнэн хэрэгтээ олон хүмүүсийн хувьд Бурхан үнэхээр тэдний хувьд жинхэнэ Бурхан биш байдаг юм. Харин бид өөрсдөө Бурханы байр суурьнд очихсан байдаг юм. Теологийн хувьд бид Бурхан эрх мэдэлтэй, тэр бүхнийг захирдаг гэдгийг мэддэг. Бид түүний хүүхдүүд, тэр бидний Бурхан гэдгийг ч оюун ухаандаа хүлээн зөвшөөрдөг. Гэвч бодит амьдрал дээр бид түүнийг яг л бидний төлөө оршдог мэтэр ханддаг юм. Бурхан минь, та намайг ингэж ивээгэж, тэгж өрөөгөөч, ийм зүйлийг өгөөч, тийм зүйлийг дүүргээч гэж бид гуйдаг. Залбирах бүрдэл Бурханаас ямар нэгэн юмыг салах гэж байгаа юм шиг хандлага гаргадаг. Гэвч үнэн хэрэгтээ бид өөрсдөө амьдралынхаа гол төвд заларчсан тууж явдаг. Христэд үл итгэж хүмүүсийн хувьд энэ бол аргагүй асуудал мөн. Харамсалтай нь Христэд итгэж олон хүн өөр өөрийнхөө амьдралын гол төвд яг Бурхан мэт заларчсан байдаг явдал юм. Тэд өөрсдөө ч анзааралгүйгээр миний хэрэгцээ, миний хүсэл, надад таалагдах зүйл, намайг аз жаргалтай болгох зүйл, намайг тайван байлгах зүйл, намайг хангах зүйл, надад сайхан мэдрэмж төрүүлэх зүйлс гэдэл хамгийн чухал гэж бодсон тэр бүх бодолтой авчихсан явж байдаг юм. Үнэн хэрэгтээ өнөөдөр дэлхийн нийтээр ийм байдалтай амьдарч байна. Харамсалтай нь олон Христэд итгэгч хүмүүс хүртэл ийм байдалтай амьдарсан хэвээр байна. Тэд Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг хэдий ч Бурханыг биднээс алс хол байдаг нэгэн мэтэр төсөөлсөөр явж байдаг юм. Тэгээ зогсохгүй тэр нэгэн дандаа бидний хүслийг биелүүлж байх ёстой юм шиг санж, гуйж, залбирч, хашгирч байдаг юм. Гэвч Бурхан биднийг хугалах үед бидний бодол санаа эрс өөрчлөгддөг. Энэ нөхцөл байдал донд Бурхан юу гэж боддог юм болоо? Энэ нөхцөл байдал донд Бурханд юу таалагддаг юм болоо гэж бид бодож эхэлдэг юм. Улмаар бидний анхаарал өөр зүйл дээр төвлөрч эхэлдэг. Өмнө надад ямар мэдрэмж төрж байна? Би юу хүсэж байна гэж боддог байсан бол эсэргээрээ би яаж Бурханд таалагдах вэ? Эзэнд юу таалагддаг юм болоо? Бурхан миний амьдралд ямар зорилгыг өгсөн юм бэ? Миний амьдралд хандсан түүний төлөвлөгөө юу вэ? Түүний хүсэл зорилго чухам юу юм болоо? Миний амьдрал Бурханыг алдаршуулж байна уу? Миний амьдралаар Бурхан алдаршиж байна уу гэсэн асуултууд илүү чухал асуулт болж хувирдаг юм. Энэ бол үнэхээр онцгой өөрчлөлт юм шүү. Бид юуг чухалчиж үзэж байна вэ гэдэг маань хүртэл өөрчлөгддөг юм. Миний хуваар, миний төлөвлөгөө, миний зорилго, миний мөрөөдөл энэ дэргүүнд тавигдахаа болж, эзэн минь та өнөөдөр миний амьдралаар дамжуулан яг юуг хэрэгжүүлэхийг, биелүүлэхийг хүсэж байна вэ гэсэн асуулт энэ тэргүүнд тавигдаж эхэлдэг юм а. Өөрөөр хэлбэл нэгдүгээрт бид өөртөө биш, Бурханд анхаарлаа хандуулж эхэлдэг гэсэн үг. Үүнийгээ дагаад бидний чухлын эрэмт дараалал өөрчлөгддөг. Бид Бурханаар хуглагдах үедээ түүний хүслийг дуулууртаа дагахаар эрмэлзэж эхэлдэг. Улмаар түүний хүсэл зориг бидний амьдралын энэ тэргүүний зорилт болон хувирдаг юм. Хоёрдугаарт бид Бурханаар хуулагдсны үр дүнд бид сүнс дотроо цоошин эрхчлөөг мэдэрдэг юм. Өнөөдөр маш олон хүний амьдралд тэдний дотор байгаа сүнсэнд цоошин жинхэнэ эрхчлөө хэрэгтэй хэвээрээ байсаар байна. Учир нь бид өөрсдөө ч анзааралгүйгээр төрөл бүрийн сэтгэл хөдлөлийн хүлээсэнд хүлэгдсэн байдаг. Буруутгал, айдас, гадуурхагдсан мэдрэмж, түгшүүр, дайсагнал, уур хилэн гэх мэт бидний дотор хуримтлагдсан сөрөг сэтгэл хөдлөлүүд биднийг чанга гэгч нь хүлсэн байдаг юм. Харин Бурхан биднийг хугалах үед бид энэ бүх хүлээснээсээ чөлөөлөгддөг. Бурхан биднийг хугалах үед энэ нь үргэлж гим нүгэлтэй холбогдож байдаг. Бурханы эсрэг тэрслэх тэрслэлийн гим нүгэлтэй. Хэрвээ хэн нэг нь тань дээр ирээд чи маш тэрслүү хүн байна шүү гэж хэлбэл та яах вэ? Би тэрслүү хүн биш. Юу яриад байгаа юм бэ гэж та уурлах байх. Тэгвэл өнөөдөр Бурхан танаас ямар зүйлийг тавьж явуулахыг сануулж байна вэ? Чи наа зүйлээ тавьж явуул. Чи наа зүйлээсээ сал гэж Бурхан танд хэлсээр байтал би тавихгүй. Би үүнээс салахыг хүсэхгүй байна гэж хэлэх нь өөрөө тэрслэл юм. Энэ нь тийм ч ноцтой биш юм шиг санагдаж байж болох ч тэрслэл бол тэрслэл. Тэрслэл гэдэг нь Бурхан эсвэл өөр хэн нэгэн юу гэж хүсэх нь хамаагүй. Би өөрийнхөө хүсснийг хийх болно гэсэн хандлагыг хэлж байгаа юм. Магадгүй бид Бурханы өмнө очиод өө Тэнгэрлэг эцэг минь Есүсийн нэрээр талархаж байна. Эзэн минь та намайг алдаа гаргадаг гэдгийг мэднэ. Бурхан минь хүн бүрт өөрийн асуудал жижиг нүглүүд байдаг шүү дээ. Тийм болохоор та минийхийг ойлгоно гэж найдаж байна гэж залбирч болно. Гэхдээ бид ингэж хэллээ гэд бидний тэрслэлийг цагаатгахгүй.
Бид ямар нэгэн зүйлийг Бурхны хүслээр биш, өөрийнхөө хүслээр хийх гэж оролдож байгаа энэ хандлага нь өөрөө Бурхны эсрэг тэрсэлж буй тэрслэл юм. Тэгвэл бүгдээрээ бодоод үзье. Бид Бурхнаар хуглагдах үедээ сүнс дотроо цоошин эрх чөлөөг хүлээн авдаг тухай ярьсан. Бурхан биднийг хуглах үед энэ нь бидний өөрийн зүрх тэрслүү хүсэл зоригийг хугалдаг юм. Тэр цагт та сүнсэндээ урд өмнө байгаагүй амар тайвныг мэдрэх болно. Яагаад гэдгийг би хэлж өгье. Бидэнд бие махбод сүнс сэтгэл гэж бий. Бид бие махбодынхон 5 мэдрхүүгээр дэлхийн ертөнц хүрээлэн буй орчноо мэдэрдэг. Тэгвэл үүний цаана бидний сэтгэл байна. Бидний зүрх зориг, сэтгэл хөдлөл, оюун бодол, мэс чанар, ухамсар гэх мэт. Харин үүний цаана сүнс байгаа юм. Тэгвэл бодоод үзцгээе. Бидний бие махбодод өөрийн гэсэн хүсэл бий. Бид гоо сайхныг хүсэмжилдэг, хоол хүнсийг хүсэмжилдэг, мэдлэг мэрэгэн ухааныг хүсэмжилдэг, сексийн харилцааг хүсэмжилдэг. Мэдээж энэ бүх хүсэл бол Бурханаас бидэнд өгсөн зөв сайн хүсэл мөн. Гэхдээ та сайн сонсоорой. Бид энэ бүх хүслээ хэрхэн хангаж байна вэ гэдэг дээр гол асуудал урган гарч ирж байгаа юм. Бид Бурханы эсрэг тэрсэлж өөрийнхөө хүслийг дагах үедээ махбодын зөв ёсны хүслүүдээ зөв бус арга замаар хангах зам руу ордог юм. Энэ нэргээд бидний амьдралд сүрлийг авчирдаг. Харин бидний зүрүүд бардам тэрслүү хүсэл зориг маань Бурханы өмнө хугарч нугарах үед бид энэ бүх хүслээ Бурханы сүнсээр өдөрдүүлж Бурханы хүслийн дагуух арга замаар хангаж эхэлдэг юм. Цаашлбал бид сэтгэл хөдлөлөө хүртэл Бурханы ариун сүнсэнд захируулдаг. Тиймээс бидний дотор буй ариун сүнс бидний оюун ухаан, хүсэл, сэтгэл хөдлөл, ухамсар, дотоод мэдрэмжийг удирдах, цаашлаад бидний бие махбодыг ч хяналтанд авдаг юм. Ингэснээр бие махбод, сэтгэл хөдлөл, оюун ухаан, хүсэл ба сүнс бүгд хоорондоо эв нэгдэлтэйгээр ажиллаж эхэлдэг. Тэдний хооронд зөрчилдөх зүйл үгүй болно гэсэн үг юм. Үр дүнд нь яваа. Дотоод зөрчил тэмцэл дуусдаг. Яагаад тэр вэ? Энэ талаар Илч Паул Ром номын 6 дугаар бүлгийн 14 болон 18 дугаар ишлэлдэр ийхүү өгүүлсэн байдаг. 14-ийг нь танд дуудаж өгье. Учир нь та нар хуулийн дор байгаа бус харин нэгүслийн дор байгаа тул нүгэл та нарыг захирахгүй гэж хэлсэн байна. 18 дээр нь нүглээс чөлөөлөгдөн зүвийн боолууд болсон гэж хэлсэн байна. Энд биднийг нүглийн боолчлолын хүлээснээс чөлөөлөгдсөн тухай өгүүлсэн байна. Бид Есүс Христэд итгэж авралыг авах үед бидний амьдралд яг л ийм зүйл бий болсон юм. Үнэхээр биднийг захирч байсан гэм нүглийн хүч үгүй болж бид нүглийн боолчлоос чөлөөлөгдсөн. Хэрвээ би үүнийг ойлгохгүй байгаа бол өөрийн хүчээр амьдрах гэж оролцсоор өөрийнхөө хүчээр бие махбодынхаа хүслийг дарах гэж хичээсээр байна гэсэн үг юм. Энэ нэргээд харах юм бол бидний амьдралыг дотор байнгын тэмцэл, зөрчилтэй амьдрал болгон хувиргадаг юм. Харин бид Бурханаар хуглагдах үед бидний бие даасан тэрслүү зүрүүд бардам хандлага маань нугарч Бурханы хүслийн өмнө даруусаж бүх зүйл дээр хамгийн түрүүнд Бурханы хүслийг эрэлхийлэх хандлагатай болдгийм. Тиймээс бид бие махбод сэтгэл сүнсээ бүхэлд нь эзний сүнсээр удирдуулж эхлэх үед бидний дотоод зөрчил бүрэн алга болдгийм. Тэгэд юу болдог вэ? Бид Бурхантай эвлэрч Бурхантай харилцаагаа сэргээх үед Бурханы өмнө тэрслэн амьдарч байсан үеэсээ эрүүл мэндийн хувьд ч тэр сэтгэл санааны хувьд ч тэр хамаагүй дээрдэж ирдэг юм а. Учир нь бие, сэтгэл, сүнс гурван маань зөв зохистой хамтран ажиллаж хоорондоо зөрчилгүй байх үед энэ нэргээд бидний бие физиологийн системд ч илүү сайнаар нөлөөлдөг юм. Тиймээс бид Бурханаар хуглагдах үед хамгийн түрүүнд бидний сүнс, сэтгэл, бие гурвын хоорондын зохицол, эв нэгдэл бий болдог байна. Үүнээс гадна өөр нэгэн чухал зүйл тохиолддог. Энэ нь бид дотроо амар тайвныг мэдэрч эхлэх явдал юм. Яагаад тэр вэ? Бид өөрсдийн дотор байсан хүсэл, шаардлагуудаа хойш тавьсан учраас тэр юм. Би заавал ийм юмтай болох ёстой. Энэ бүхэн заавал миний хүслээр болох ёстой гэсэн шахалт дор амьдрахаа болох үед бид жинхэнэ амар тайвныг мэдэрч эхэлдэг юм. Учир нь махбодын энэ хүсэл маань бидний дотор маш олон төрлийн тавгууцлыг бий болгож орхидог. Харин бид тэр бүх зөрүүдлэл, тэрслэлээ хойш тавих үед юу болдог вэ? Бидний дотоод тэмцэл намжиж, дотоод амар тайвныг бид мэдэрч эхэлдэг. 3 дугаарт. Бид сүнсэндээ илүү даруй болдог юм. Энэ нь бид сул дорой болно гэсэн үг биш. Харин Бурханаар сургагдахад бэлэн болно гэсэн үг юм. Бурханы өмнө нээлттэй, ил тод болно гэсэн үг. Өөрийгөө хаацаалж, өрөвлөдгөө болно гэсэн үг юм. Дахиад хэлье. Сүнслэг даруй байдал нь биднийг дүлгөөн, даруй, хүлээцтэй, нээлттэй, суралцах хүсэлтэй, сонсож чаддаг, сурч чаддаг, өөрийгөө хамгаалах биш, нээлттэйгээр хүлээн авч чаддаг хүмүүс болгон өөрчилдөг юм а. Тэр цагт эзэн Есүсийн айлтсан буудаан үр газар ис унан ис үхвээс тэр ганцаараа үлднэ. Харин тэр үхвээс олон үр гаргана гэж хэлсэн үг сая биелэлээ олох болно.
Энэ үр жимс хаанаас ургах вэ? Бидний дотроос ургах болно. Христэд итгэжтийн дунд өрсөлдөх хандлага түгээмэл байдаг. Тэр ийм юмтай болсон байна. Би бас тийм юмтай болмоор байна гэж. Тэгэд яадаг вэ? Энэ өрсөлдөх сэтгэлгээгээр дамжуулаад диавол бидний дотор зүсэн бүрийн шунал завхарлыг бий болгож орхидог юм. Тэр тушаал дэвссэн бол би бас тушаал дэвших ёстой. Тэр машинтай болсон бол би бас адилхан машинтай болох ёстой гэх мэт нэрлээд байвал дуусшгүй олон. Гэвч бид Бурханаар хуглагдах үедээ цаашид өөрсдийгөө бусадтай харьцуулж өрсөлдөх шаардлагагүй болсноо ухаардаг юм. Яагаад гэвэл та давтагдашгүй цор ганц. Та хинтээж өрсөлдөх хэрэггүй. Илүү сайхан харагдах гэж, илүү гоё хувцлах гэж, илүү сайн машин унах гэж, илүү сайхан амьдрах гэж, илүү их мөнгө олох гэж, илүү нэр хүндтэй болох гэж, илүү алдарших гэж тэмцэх шаардлагагүй гэдгээ ойлгох болно. Эдгээрийн аль нь ч цаашид таны хувьд хамгийн чухал зүйл байхаа болох болно. Яагаад гэвэл та тэдгээрийн төлөө амьдрахаа болсон. Харин Бурхан таны амьдралын төв болсон. Үүнийг ухаарах үед бидний дотор оволзож байсан дотоод тэмцэл шууд намждаг. Хэрвээ би бүгдийг орхичих юм бол бага бүхнээ алдан шүү дээ гэж та бодож байж болох юм. Үгүй ээ. Энд таныг Бурханд бууж өгөх тухай яриад байгаа юм. Та тэр бүхнээ хаяагүй. Харин Бурханд өгсөн гэсэн үг юм. Та цагаан тугаа өргөд Бурханд бууж өгнө гэсэн үг юм. Гэхдээ юу гэж Бурханд бууж өгөх үедээ бид ялалт байгуулж эхэлдэг юм. Бид Бурханаар хуглагдаж сүнсэндээ даруусах үедээ миний ирэх гэж бодож байсан бүхнээ Бурханд өргөдөг юм. Өнөө үед олон хүмүүс хүний ирэх чөлөө гэж хамгийн их ярьж байна. Гэвч бидний хувьд Бурхантай ирэхээ булаацалдах биш. Харин надад ямар ч ирэх байхгүй. Надад байгаа бүхэн таних, Бурханых гэж хүлээн зөвшөөрөх үед ялалт байгуулж байдаг юм аа. Эндээс би нэг зүйлийг ойлгосон. Бурхан үнэхээр бидний бүх хэрэгцээг хангадаг. Үүндээ Бурханаар хэрэгцээгээ хангуулах үед бид дотроо юр бусын амар тайван, даруй байдлыг мэдэрдэг юм. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл эдгээр хэрэгцээгээ яаж хангах вэ гэж бид санаа зовхоо болдгийм. Бидэнд байгаа хүсэл хэрэгцээнүүдийг хэрхэн зөвөр хангах вэ гэдгээ Бурхан сайн мэддэг юм. Харин бид бүхнийг өөрийнхөөрөө байлгах гэж зүтгэсээр Бурханы хүслээс хамаарахгүйгээр бие дан амьдрах гэж оролцсоор байх үед энэ бүх хүсэл тэмүүллүүд маань хяналтаас гардаг юм. Улмаар энэ бүхэн хяналтаас гарах үед сүрэл дагуулж эхэлдэг юм. Тиймээс Бурхан биднийг хугалдаг нь биднийг устгахын тулд биш, харин хамгаалахын тулд, өөрийн агуу зорилгыг бидний амьдралд гүйцэлдүүлэхийн тулд байдаг юм шүү гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Цаашлбал бид Бурханаар хуглагдах үед бид бусдыг уучлахтаа илүү хурдан болдог. Яагаад тэр вэ? Бурханаар хуглагдах үедээ бид өөрт маань таагүй хандсан хүнээс хариугаа авах гэсэн хүслээсээ ангиж ирдэг юм. Өөрөөр хэлбэл тэр хүнээс танд шудраг бусаар хандсны үр төлөөсийг тэр хүнээс нэгхээ болдог гэсэн үг юм. Бурхан минь надад энэ хүн шудраг бус хандлаа. Надад хэцүү байна. Би энэ хүнээс хариугаа авмаар байна гэж залбирахаа болдог гэсэн үг. Бид Бурханаар хуглагдах үед тэр хүмүүсээс хариугаа авах гэсэн маань ор мөргөө алга болдог. Яг л тэр зүйл бидэнд огт тохиолдоггүй юм шиг. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл одоо та бүхэлдээ Бурханых болсон гэдгээ ойлгосон гэсэн үг юм. Тиймээс шудраг эсэг тогтоох ажлыг Бурхан өөрөө хийх болно. Тиймээс та энэ эрхийг Бурханд шилжүүлсэн гэсэн үг юм. Улмаар таныг, сэтгэлийг шаналгаж байсан тэр бүх зүйлс ор мөргүй алга болдог. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл өмнө хэлсэнчлэн бид өөрсдийнхөөрөө байх эрхээсээ татгалцсан учраас тэр юм. Бидний бие махбод, сэтгэл санаа, сүнс бүхэлдээ эзэн Бурханых, мөн эзэн Есүсийн захиргаанд шилжсэн гэсэн үг юм. Тиймээс бидний амьдрал бүхэлдээ түүнийх болсон учраас бид цаашид өөрийнхөө төлөө бухимдаж, өөрийнхөө төлөө өс хонзон тээх шаардлагагүй болсон гэсэн үг юм. Харин үүний тулд бидний өмнө байсан зөрүүд тэрслүү хандлага маань эхлээд хугарах ёстой юм. Бидний хүлж байгаа гэм нүглүүдийн хүлээснүүдийг тасалж, эзэн минь, миний хүсэл биш харин таны хүсэл биелэг хэмээн залбирх учиртай юм. Тийм учраас л эзэн Есүс Иохны 12:24-дэр буудан үр, газар, ис унан, ис үхвээс тэр ганцаараа үлдэнэ. Харин тэр үхвээс олон үр гаргана гэж айлтсан хэрэг. Эцэст нь хэлэхэд бид Бурханаар хуглагдах үед бидний бүх бие махбод, сэтгэл санаа, сүнс бүхэлдээ нэг захиргаанд орж өөр хоорондоо нэгдмэл болоод зогсохгүй биднийг бусадтай илүү чөлөөтэй, илүү эрүүл харилцаатай байхад тусалдаг юм. Учир нь бид бусадтай харилцахдаа бусдаас авах өөрийгөө дүүргэхийг өртөл болгохоо болдог.
Яагад гэвэл Христийн дотор хэрэгцээтэй бүхэн минь дүүрнээр өгөгдсөн гэдгийг бид ухаарсан байдаг юм. Тиймээс Бурхнаар хуглагдах үед ямар гайхамшигтай өөрчлөлтүүд бидний амьдралд ирдэг болохыг битгий мартаарай. Энэ бол хий хоосон үг биш, харин итгэлийн амьдралын бодит байдал юм шүү. Буудаан үр газар ис сунан ис үхвэс тэр ганцаараа үлдэнэ. Харин тэр үхвэс олон үр гаргана гэж эзэн Есүс айлдсан. Тэгвэл Бурхан бидний амьдралыг хуглах үед яг л энэ үг биелэлээ олж байдаг. Бурхан бидний амьдралаас эцсийн дүндээ арвин их үр жимсийг хүсэж байдаг гэдгийг доктор Стенли өнөөдөр бидэнд тайлбарлаж өглөө. Тэгвэл таны амьдрал Бурханы хаанчлалын төлөө илүү их үр жимстэй байхын тулд Бурханаар хуглагдахыг та зөвшөөрөх үү? Бидний амьдралд тохиолдож байгаа бүхний цаад шалтгааныг заримдаа бид ойлгохгүй байж болох ч Бурхан бидний амьдралыг бүхэлд нь удирдах байгаа гэдгийг санахдаа түүнд алдрыг өргөх нь хамгийн зөв сонголт юм. Тиймээс хамтдаа энэ цагийн төгсгөлд дуулал 34-ийн 1-6-г дахин нэг санацгаая. Би эзнийг цаг үргэлж магтана. Түүнийг магтах нь миний аманд үргэлж байх болно. Сэтгэл минь эзэн дотор сайрхнам. Даруй нэгэн үүнийг сонсон баярлалмай. Надтай хамт эзнийг дээдэлж, хамтдаа нэрийг нь өргөмжилцгөөе. Би эзнийг хайсан агад тэр надад хариулж, бүх айдсаас минь тэр намайг чөлөөлсөн. Тэд түүнийг ажаад гэрэлтэх болсон хийгээд тэдний царай дахин ичгүүрт ис ормой. Энэ ядуу хүн хашгирахад эзэн түүнийг сонсож, зовлон шаналн бүгдээс нь түүнийг аварсан болоо. Амен. Бурханд тэмүүлсэн сэтгэл хүмүүсийг энэрх зөрхөөр амьдрахад туслах номлогч доктор Чарлз Стенлигийн хамттай нэвтрүүлэг сонсогч танд хүрлээ. Нэвтрүүлгийг дахин сонсохыг хүсвэл Итгэл радио.com-оор зочлоорой. Бидэнтэй холбогдохыг хүсвэл 8085 99 тэгтэг дугаард хандаарай.